Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS телевизтэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдтой танилцуулъя. За, Оросын холбооны улсын Эва продукт компани төлөөлөө удирдах зөвлөлийн гишүүн Дмитрий Тхор. За, мөн Эва продукт компани Монгол дахь албан ёсны дистрибьютор компани гүйцэтгэх захирал Хажид манаар хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт өглөөний мэнд хүргэе. За, өглөөний мэнд. Доброе утро. Доброе утро. Доброе утро. Всем здравствуйте, Сайн Байну. Меня зовут Дмитрий Тхор. Я являюсь топ-партнером компании Эва Продукт. Прилетел к вам из России. И сегодня будем вам рассказывать про компанию Эва Продукт. Сайн байна уу? Монголчуудаа та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Дмитрий Тхор миний бие та бүхэндээ Эва Продукт компанийг танилцуулахаар Монголд ингээд хурж ирлээ гэж богинохондоо орчуулж хэлээ. За тэгэхээр бас монголчуудаа үзэгчтэй бас энэ Эва продукт гэдэг компани ямар компани байдığım бэ? Компанийхаа талаар бас дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй. Спрашивают, что это значит компания Эва продукта? Можно рассказывать. Компания Эва Продукт — это компания, которая уже 3,5 года на рынке существует. В 2022 году, 1 октября, мы вышли на рынок с 3 продуктами. На сегодняшний день у нас уже есть 12 разных продуктовых линеек, уже больше 150 различных продуктов. И сегодня активно развиваемся в России, в странах СНГ и буквально недавно открылись в Монголии. Можешь это пока перевести? За, манай Эва продукт компани нь болохоор Оросын холбооны улсын компани жагаад 3 жил гарны өмнө одоо үүсгэн байгуулагдсан компани. Тэгээд манайх болохоор одоо 6 дахь орноор Монгол улс маань нэгдээд болон СНГ-ийн орнууд болон Оросын холбооны улстай одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа компани байгаа. Наша компания вышла на рынок с продуктами для биохакинга, с продуктами для похудения, с продуктами, которые влияют на здоровье человека, но, естественно, все БАДы, они не являются лекарственным средством, это продукты для того, чтобы просто помочь для жизнедеятельности человека и сделать его жизнь лучше. Манай компани бүтээгдэхүүнүүд болохоор биохакинг дээр суурилагдсан буюу одоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэй технологи дээр суурилагдсан бүтээгдэхүүнүүд байж байгаа. Үүнд болохоор одоо турах, жин хасах, тийм ээ, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд болон тархинд зориулагдсан одоо ийм олон төрлийн бүтээгдэхүүнүүд байж байгаа. 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд манайх одоо үйлдвэрлэж зах зээл дээр нийлүүлж байна. На сегодняшний день компания активно развивается, и в России мы уже открыли больше 50 ПВЗ, у нас 13 складов, и, соответственно, сейчас вот открыли первый маленький офис в Монголии. Здесь у нас идет работа, людям интересен наш продукт, люди хотят пробовать его, и поэтому, соответственно, я прилетел, чтобы больше рассказать о нашей компании. За, одоогийн байдлаар Оросын холбооны улстай болохоор 50 гаруй одоо дэлгүүрүүд болон 13 том склад одоо агуулгаараа нэгдсэн байгаа. Тэгээ Монголд болохоор манайх албан ёсоор нэгтгэхийн тулд одоо өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бид нэр бичиг баримтаа албан ёсны байх ёстой, Монгол улстай бүртгэлтэй байх ёстой бүх тэр зүйлүүдийг нь бэлдээд тэгээ бид нар Монголдо одоо нэг офис дэлгүүрээрээ бид нээчихсэн албан ёсны сайт болон албан ёсны аппликейшн, худалдан авах, купийн төлбөр төлөгдөх гээд бүхэл зүйлийг нь бид нэр энэ хугацаанд бэлдэж одоо ингээд Монгол улстай одоо зарлаж бид нэр одоо ингээд нээлээ гээд одоо өнгөц саяхан одоо бид нэр ингээд нээгээд тэгээд Дмитрий маань одоо хурж ирээд бид нар одоо ингээд хамтдаа ажиллаа цааш нь ингээд үргэлжлүүлж байна да.
На сегодняшний день у нас в компании зарегистрировано порядка 500 тысяч клиентов и партнеров. Это люди, которые являются нашими конечными потребителями. И мы увидели активный интерес со стороны Монголии, со стороны граждан Монголии, которые начали интересоваться нашим продуктом, начали интересоваться здоровьем. И поэтому я думаю, что здесь будет хороший отклик на наш продукт и на нашу компанию. Манай Эва продукт компаниуд болохоор яг одоо төв офис руу одоо Монгол хүмүүс одоо бүтээгдэхүүнүүдийн хэрэглээд Монголд нэгээч гэсэн бас санал хүсэлтийн дагуу бид нар энийг нь бас хүлээн аваад хэрэглэгчид үжээ биднэрт те ингэж одоо гарч ирж байгаа учраас бид нар энийг нь бас хүлээн аваад тэгээд Монголдо албан ёсны байх ёстой яг л одоо бүх дамжлага тэр бүх зүйлийг нь одоо хийгдээд Монголдо нээгдсэн байж байгаа. Как я уже сказал ранее, у нас есть 12 продуктовых линеек. Это БАДы, это продукты для похудения, это продукты для омоложения, это бытовая химия, косметика, это продукты для... Я забыл. Би мартчихлаа гинэ. Компаниудынхаа нөгөө компанийнхаа болохоор нөгөө бүтээгдэхүүний одоо жин хасах, спортовый одоо спортоор хичээлдэг хүмүүс зориулагдсан уураг болон тархинд зориулагдсан витаминууд гэсэн нөгөө нэг ангиллагдсан одоо нөгөө нэг мөн дээрээс нөгөө нэг хувцас байгаа гэд хэлжсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр англиар нь хэлж байгаа 6 7 тоо тоолж байсан. Би мартчихлаа гэд. Тэгэхээр компани нэлээд олон салбар бас компаниуд биш үү? Тэг үйл ажиллагаа. Тий, үйл ажиллагаа дотроо ингээд задлаад явах маш олон төрөл байгаа гэсэн үг байхгүй юу? Да, то есть компания активно развивается, и практически каждые 2-3 недели в компании выходит новый продукт, новая новинка, и, соответственно, я думаю, что все эти новинки появятся в Монголии со временем. Ага. Ер нь бол компани 2-3-7 хоногт нэг ширхэг цоошин бүтээгдэхүүнүүдийг ингэж гаргаж ирж байгаа. Тийм учраас Монголч гэсэн одоо энэ бүх шинэ бүтээгдэхүүнүүд нь ингээд араасаа одоо бүртгэгдээд хурж ирээд байна. Тэгээ та бүхний гар дээр одоо борлуулагдахад одоо тийм ээ бэлэн болж өгнө гэсэн үг байхгүй юу? Также в компании продукте есть возможность быть просто клиентом компании, можно быть партнером и амбассадором компании, таким как я. Я на сегодняшний день являюсь топ-5 компаний, вхожу в президентский совет компании, и по этой причине прилетел к вам как раз-таки для того, чтобы об этом всем рассказать. Эва продукт компани болохоор одоо яг Монголд болохоор хэрэглэгчийн бүртгэл гэж байгаа. Мөн одоо бид нэр гэрээд борлуулагч болон төлөөлөх хүмүүсээ бас одоо ингэж бүртгэж эхэлсэн байгаа. Түүнтэй холбоотойгоор димаа би одоо энд ингэж зорин хурж ирээд энэ ажлыг ингэж хийж байгаа гэж хэлж байна. Тэгээ манайх болохоор одоо 21 аймаг болон Улаанбаатар хотынхон манайхыг төлөөлөн ажиллах болон тэр хүмүүсээ бол одоо ингэ бүртгээд эхэлсэн байгаа да. Тэгэхээр яг одоо бүтээгдэхүүнүүдийг бас хүмүүст тэ үзэгчтэй бас тайлбарламар санагдаж байна л да. Тэр мэдээж маш олон 150 төрлийн бүтээгдэхүүн гэдэг зөндөө олон юм ангилсан бүтээгдэхүүн байна. Бас яг энэ бүтээгдэхүүн нь яг Монголд орж ирсэн одоо хичнээн байна. Тэ ямар үйлчлэгээтэй байна гэдгийг бас манай Дима манаас үзэгчтэй бас тайлбарлаж өгвөл. Она спрашивает, которые нас в Монголии примерно сколько продуктов есть и еще для чего примерно, что примерно 150 продуктов сказать невозможно же, поэтому сколько примерно продуктов может сказать, брейнсторм, IQ-бустер, коллаген, может? Ну, на сегодняшний день есть основная линейка наших продуктов, да, это представлено здесь бодибокс. Это Brainstorm, это Тон, это коллаген, IQ-бустер, детокс, прослим и дренаж. На эти все продукты у нас есть все сертификаты соответствия, соответственно, которые мы получили уже здесь, в Монголии. Вот, то есть на каждый продукт мы имеем все легитимные документы и можем спокойно продавать их на территории Монголии уже официально, легально. Можешь об этом сказать? За, манайх болохоор одоо яг нөгөө нэг албан ёсны дистрибьютор компани учраас яг албан ёсны Монголд үйл ажиллагаагаа явуулахын тулд одоо биологийн идэвхтэй бүтээгдэхүүний саплемент сертификатуудыг нь болохоор бид нар бүртгэлийн үйл одоо шаттайгаар одоо нийт бол 10 бүтээгдэхүүн манад одоо бүртгэгдсэн байгаа. Тэгээд сертификатуудтайгаа бас авчирсан. Тэгээд бас 10 лингийн арай
даахгүй байгаа. Тэгээд 3-ыг аваад ирсэн. Ямар ч ихнээс нь ингээд харуулъя гэд. Тэгэхээр яг энэ завчирсан бүтээгдэхүүнүүд бол одоо яг миний ойлгохоор бол өдөр тутам бид нар ингээ хэрэгжилж явах ёстой тийм ийм бүтээгдэхүүнүүд байгаад байгаа тэгээд яг уу манай Монголч гэсэндээ олон бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа. Тэгтээ бас ялгарах ямар одоо тийм бүтээгдэхүүн бусдаас одоо бид нар ингэж ялгарч байгаа маа ийм байд юм а гэдэг бас нэг ийм онцлог компани болгонд байгаа шүү дээ. Тэр онцлогоо бас хэлвэл. За манай одоо Evo продукт компани бүтээгдэхүүнүүд болох одоо витаминууд бусад одоо компаниудаас юугаараа давуу талтай вэ те юугаараа танах одоо ийм давуу тал нь вэ гэхлээр коллаген гэдэг жишээ нь одоо энд дэжин коллаген болохоор энгийн коллагенууд бол зөвхөн нөгөө нэг арьс ус хумс гэдэг ингэж авч үзээд байдаг те гэтэл манайх болохоор арьс ус хумс зөөлөн эд холбоо сэдвүүд болох одоо үений шингэн дээрэс нь коллаген маань болохоор өөрөө коллаген хондроискин буюу үений шингэн нөхөж өгнө гэсэн үг. Тийм учраас үений шингэн нөхөж өгөхөөсөө гадна дээрэс нь очиж ясанд очиж үйлчлэн. Ийм учраас бусад компаниудаас манайх илүү их давуу талтай байж байгаа. Ер нь бол сонгож хэрэглэхэд эхний хайрцагтай одоо энэ бүтээгдэхүүнүүдээс өөрөө инновац дээр суйрлагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл байгаад байгаа учраас тэр формула маань болохоор өөрөө ухаалгаар очиж үйлчилнэ. Ухаалгаар зөвхөн бидний арьс ус хумсанд биш дээрээс нь үеийн шингэн маань хүртэл очиж нөхөж өгнө. Одоо холбоо сэдвүүд нь байна хүртэл очиж үйлчлэн гэдгээрээ одоо бусдаас ийм давуу талтай байгаа гэж ойлгож байна. За үйлдвэрлэлийн технологийн талаар асуул тийм мэдээж хэрэг одоо Орсын яг хаана байрлаж байна те үйлдвэрлэлийн технологи бас ямар хуу хэмжээнд явагдаж байна бас хүмүүс тэрийг сонирхож иж магадгүй л тийм мэдээж хэрэг одоо эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн учраас энэ бүтээгдэхүүн ер нь ямар хуу үйлдвэрлэлээр явж байна гэдгийг бас сонирхож иж магадгүй л тийм. Она вопрос спрашивает, который ваше производство, какой технологии, какой этот можно рассказывать технологии еще другой компаниям, как этот разница, у нас какая разница? Хорошо. Все наши продукты, они производятся, вся линейка наших БАД производится на нашем контрактном производстве. У нас индивидуальный контракт с томским заводом. Завод называется Сибфарм Контракт. И они только для нас делают один из наших главных флагманов, да, это Brainstorm, в составе которого есть ежовик гребенчатый. Это гриб такой, который они для нас специально культивируют и выращивают. То есть это на нашем контрактном производстве. Каждый продукт, каждый наш БАД, он изготавливается на этом производстве. И у этого производства есть сертификаты международного стандарта ISO 22000 и GMP. Это международный стандарт качества, который подтверждает, что все эти БАДы, они легальные, что их можно употреблять, что они созданы в соответствии со стандартами, которые отвечают всему международному стандарту. В общем. За манай компани үйлдвэрлэл болохоор одоо нөгөө GMP 22 тэгтэг гээд байгаа. ISO 22 тэгтэг GMP гэдэг маань болохоор одоо хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн технологиг хэлээд байгаа. Дээрээс нь компани өөрийн маань болохоор лаборатори болон одоо зөвхөн Evo продукт компанины одоо хамгийн одоо Brainstorm гэдэг сая харуулсан дээ. Тархины витаминыг нь болохоор яг энэ технологийн зөвхөн Evo продукт компани өөрөө лицензийг нь зөвхөн одоо эзэмшдэг учраас яг энэ технологиг нь үйлдвэрлэж ингэж гаргаж ирдэг. Тэгээд олон улсад зөвшөөрөгдсөн одоо хамгийн одоо сүүлийн үеийн үйлдвэрлэлэгдэж гарч ирж байгаа. Тэгээд мэдээж олон улсад зөвшөөрөгдсөн учраас мэдээж манай Монгол улстай бид нар эрүүл мэндийн яамаараа сертификатуудаа мөн адил авсан гэсэн үг байхгүй юу? Тий. Еще на каждом из наших БАДов есть вот такой QR-код, и можно посмотреть полностью состав, сертификат госрегистрации, до какого срока годен и на каком производстве изготавливался. И это тоже говорит о том, что БАД есть в системе, есть в базе, которая соответствует этим стандартам. Это в России. Здесь у вас одоо энд нөгөө нэг QR-ууд наагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь одоогийн байдлаар Оросд болохоор яг нөгөө нэг
хүү хараа уншуулангууд ямар үйлдвэрлэл одоо тэнд састав, орс найрлага нь юу байгаа вэ гэдэг бүх мэдээлэл нь одоо ингээд бүгдийг гарч ирнэ. Тэгээд Оросд одоо бол энийг хэрэгжсэн явж байгаа. Дээрэс нь Монголд энэ бас удахгүй хэрэгжээд монгол хэлээр нь байна. Дээрэс нь манай Eva Product гэдэг сайттай өөрийн гэсэн аппликейшнтэй түүнд бас саяхан бас манайх монгол хэлтэй болсон. Тийм болохоор хүн болгон бас ороод бүх яг мэдээллүүдийг нь уншаа танилцах бүрэн боломжтой. Худалдаа авалт хийхэд хялбартай аппликейшнээс хүмүүс бас мэдээлэл авчиж болох юм шүү дээ. Яг зөв. Также во всех составах наших БАДов нет полностью сахара, то есть мы отказались от всех сахарных примесей, мы не добавляем никуда сахар, мы заменили это на сукралозу. Сукралоза является самым безопасным сахарозаменителем, чтобы это было вкусно, чтобы это было полезно, чтобы люди всегда могли попробовать вкусный продукт без вреда для здоровья. Манай компани бүтээгдэхүүнүүд болохоор эрүүл тэгээд нөгөө аюулгүй байх ёстой гэдэг стандартыг хамгийн урдаа тавьж барьж байгаа учраас компани бүх бүтээгдэхүүнд нь сахарын агуулмж байхгүй. Бүгдэнд нь сахарын агуулмж байхгүй. Тэгээд ганц манай Монголд биш одоо дэлхийд дахинд ингээд одоо сахараас татгалзаж байна. Бид нэр эрүүл байх ёстой. Дээрээс нь гоё амттай бүтээгдэхүүнүүд бас хэрэглэх ёстой тий. Эрүүл гоё бүтээгдэхүүн хэрэглэнгүүт амар бас уухад хэцүү байвал тохиромжгүй байдаг бол тэр асуудлыг нь бас дээрээс нь шийдээд өгчихсөн. Также мы используем в составах наших БАД только компоненты, у которых есть доказанная эффективность. То есть можно взять любой компонент, загуглить его, забить в интернет, и у него будет доказанная эффективность, которые подтверждены уже давно клиническими испытаниями, исследованиями, и, соответственно, мы такие продукты только добавляем, такие компоненты добавляем в наши продукты. Одоо нөгөө нэг Орос найрлаганд нь болохоор нэг нь одоо нөгөө Google дээр үзэж болно. Ямар одоо чухал хэрэгтэй элементүүд орсон, ямар хүний биед одоо эко бүтээгдэхүүн бэ, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн бэ гэдгийг нь бол одоо Google дээр үзэж болно. Манай монголчууд бол чаачаа бичсэн шүү дээ. Ингэнгүүтээ орчуулж явах гээл те. Гэх мэдсэн. Тийм, тэгэнгүүтээ энэ надад хэрэгтэй юу хэрэггүй юу гэд бүр чааталчих юм бол те. Еще уникальность наших составов, наших БАД заключается в том, что у нас нету готовых рецептур. У нас все изготавливается с нуля, то есть берется рецептура, собирается воедино, и потом мы видим уже конечный результат вплоть до упаковки. То есть мы ничего не берем готового, мы все делаем с нуля от начала и до готового продукта, который мы уже видим потом у конечного потребителя. Манай компани болохоор одоо нөгөө нэг тгээс эхлэн гэхчээр одоо бүх зүйлийг нь л одоо яг хайрцаг сав баглаа буудал болон тийм ээ доторх орц найрлага бүх зүйлд нь одоо чин сэтгэлээсээ одоо 100% одоо Монголын анхаарж одоо хийсэн байгаа гэж. То есть за это время у нас появился отдел разработки, который занимается непосредственно разработкой БАДов, разработкой косметики, разработкой бытовой химии и так далее. И, соответственно, все потом мы видим вот в таком виде. Одоо нөгөө нэг арьс арчилгаа, гоо сайхан, гэр ахуй гэдэг ингээ бүтээгдэхүүнүүдийнх нь бүгднгийнх нь болохоор одоо ингэж тэрэнд бүгдэнд нь анхаарсан, маш сайн анхаарч ингэж ажиллаж одоо зах зээл дээр гаргаж ирж байгаа. Маш аюулгүй тийм. Хүмүүс одоо эрүүл мэндтэй анхаардаг болсон. Дээр нь би яг юу уугаад байгаа вэ гэдгээ бүр ингээд нарийн бас нэгтэлдэг болсон шүү дээ сүүлийн үед. Тийм. Тэр чинь одоо хүмүүс одоо та юу идэж ууж хэрглэж чинь яг тэр нь л ер нь бол ингэж харагдаж байдаг. Нөлөө шууд ер нь бол нөлөө өгөх боломжтой. Зарим бүтээгдэхүүнүүд бол ингээд хэрэглээд хэрэг хугацаанд хэрэглээд байгаа үр дүн гарахгүй байгаад байгаа бол би түрүүн жишээ аваад хэлсэнтэй коллаген дээр жишээ нь гэхэд одоо детокс дээр юу байгаад байгаа гэхээр 100% байгалийн гаралтай ургамлууд байж байгаа. Дээрээс нь сахарын агуулмж байхгүй. Дээрээс нь детокс гингүүд энэ нөгөө бүдүүн нарийн гиз цэвэрлэх юм байна гэж ойлгогдож байгаа. Авчиг энэ детокс маань болохоор дан ганцхан одоо нөгөө нэг бүдүүн нарийн гизийг цэвэрлэхээс гадна элгийн маань цэвэрлж өгнө, бөөрөнд маань цэвэрлэж өгнө. Ийм олон үйлдэлтэй бүтээгдэхүүн ухаалаг тэгээ царайлаг байгаа зү тэгээ царайлаг бүтээгдэхүүнүүд дээрээс нь царайлаг ухаантай бүтээгдэхүүнүүд гэж. Өнгөний хувьд ч гэсэн айгуу царайлаг байна. Дээрээс нь ийм нэг юу гэдэг итгэл төрөх гэдэг юм уу тий. За бүр ингээд манай
төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн маань хурж ирээд ингээд тий бас яма тайлбарлангууд тэн дээр ингээд нэг итгэл үнэмшил төрөө тий энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүл гоё юм байна тий би ийм гоё байх юм байна гэдэг юм. Ер нь бол одоо яг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх одоо шаардлага хэрэгцээ шаардлага нь бол яг манай улсын хувьд бол маш өндөр байгаа тий одоо аль хэдийн Солонгос, Япон, Аз гээл тий бүгдээрээ хэрэгэлдэг тий өдөр тутамд нэг л ийм баахан юмнууд аваад хэрэглээд идэг байхгүй. Тэр нь манай дээр одоо яг бид нар одоо байглаасаа агаараасаа хоол хүнснээсээ одоо витаминыг бас тэр болго авч чадахгүй байна л та. Тэгэхээр бас энийг одоо заашгүй хэрэглэх шаардлагатай болсон юм байна гэдгийг одоо тий бүх ингээд нийтээр одоо мэддэг болцсон байна. Тэгээд баталгаатай юм ингээд хүрэлцэн ирээд бас тайлбарлаж өгж байгаа нь маш гоё байна. Ну, она говорит, хорошо, это Монголия и другой страны, они тоже БАДы пользуют, а Монголия тоже пользуют БАДы надо, а главное это качество хорошее, безопасным такой продукт, и приехал, рассказывает, это спасибо. За манай Димитри манаас Монголд хизээ ирсэн бэ? Монголд ирсэн бас сэтгэлээ сонсвол л тийм байна. Монгол ямар байсан? Что нравится мне Монголия? Да. И когда приехал, и нравится вопрос? Я приезжаю в Монголию второй раз. Сейчас я приехал 2 дня назад буквально. Ну, первое, что мне нравится, это, конечно, мясо. Я очень люблю здесь мясо, оно очень вкусное. Я не знаю, я был в разных странах. То есть я посетил больше 25 стран, но в Монголии реально очень вкусное мясо. Это самое вкусное мясо, которое можно попробовать. За би Монголд 2 дахь удаага ирж байгаа. Тэгээд 2 хоногийн өмнө одоо ирсэн. Тэгээд би 20 гаруй орноор бол явж үзсэн. Тэгээд Монголын хамгийн их таалагдсан зүйл нь бол мах. Би 20 гаруй орноор яваад ингээд ер нь бол одоо ингэж үзэхэд хамгийн гол таалагдж байгаа бол мах. Үнэхээр танаа мах бол үнэхээр тийм үнэхээр гоё амттай гинэ гараа яг ингэж үнэхээр гоё амттай. Мах тийм. Манайч одоо яг л бүх эрдэс тэр нөгөө нэг витаминээ одоо малч өөрөө олоод идчихдэг байгаа шүү. Тэр нь л одоо бас яг гадны хүмүүст мэдрэгдээд байна шүү. Ааха тий нөгөө өхрийн мах чинь өөрөө өхөр маа нөгөө нэг өглөө гараад ингээд ажилдаа гарч яваа фитнесийгээ өдөржингөө алхаад тэгээд тий одоо гүйлтийн зам бол гүүж аим шиг ингээд гарч яваад бэлчээртэй гараад махаа идэж авчраас эн чинь бэлчээрийн алаа жоохон мах маань ингээд Монгол улс маань бас бахархмаар гоё байна. Яа тэгэхээр махаараа бид нэр үргэлж ингээд агуу гоё байдаг. Хүмүүст үнэхээр таалагддаг. За тэгэхээр бас монголчуудаа тийм мэдээж ирсэн юм чинь энэ бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэх ёстой вэ тий? Бас яг энийг яагаад сонгох ёстой вэ тий? Энэ компани ямар компани гэдэг бас тэрийг үзэгчтэй бас хэл. Почему наши буду выбирать, наша компания, почему наши продукты, почему пользуются? Вот можно это рассказывайте, пожалуйста. Почему? Ну, наша компания выбирает, почему пользуют, почему выбирает? Ну, во-первых, начнем с того, что сейчас человеку очень тяжело получить полезные комплексы витаминов, минералов, как-то почистить свой организм, да, и при этом, соответственно, быть еще здоровым. Вот, поэтому в любом случае нам приходится прибегать к каким-то БАДам, чтобы их употреблять. И здесь есть качественный продукт, у которого есть все сертификаты, у которого есть уже проверенный состав, есть уже проверенные отзывы других людей. Там у нас уже 1000 отзывов там, по России и из других стран в том числе, которые получили результат на этом продукте. И поэтому людям нужно попробовать наш продукт. Говорю. Манай компани болохоор бүтээгдэхүүнүүдийг яа сонгох шалтгаан нь юунд байгаа вэ гэхээр мэдээж аюулгүй. Тиймээ ард нь лаборатори байж гин эрдэмтэн доктор профессорууд байж байгаа. Тэгээд дээрэс нь одоо цаг үеийн өөрөө жишээ нь ковидын араас одоо компани маань тархины витаминуудыг гаргаж ирсэн. Энэ нь болохоор тархины яг нөгөө мэдрэлийн эсэнд очиж үйлчилж холбоос идэвхтэй маань очиж үйлчилдэг бүтээгдэхүүнүүд учраас өөрөө ажилдаг үр дүнгээ өгдөг бүтээгдэхүүн. Тийм учраас одоо Оросд гэхэд мянган хүмүүсийн энгийн хэрэглэгч нарын өөрсдийн үр дүнгууд нь маш их байгаа. Тийм учраас энэ бол ингээд батлагдсан, судлагдсан зүйл байгаад байгаа. Тийм учраас Монголдо бас бид нар ийм одоо аль бисний бичиг баримтуудыг бас ингээд авчихсан.
байж байгаа учраас та бүхэн итгэлтэйгээр найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж хэлмээр байна. Я думаю, что можно много говорить про разные БАДы, пока человек сам не попробует, он не поймет, как это сработает на нем. Би бодохдоо болохоор бүтээгдэхүүнүүдийг одоо нэг өөрөө хэрэгжилж үзээгүй гэж маш олон төрлийн юмнуудыг одоо хэлээд ойлгохгүй бах. Эхлээд ямарчсан хэрэгжилж үзснийхаа дараа бол сэтгэл өөр болох болно гэж хэлж байна. Би бас сонирхоод танаа коллагеныг авч хэрэгжилж үзсэн л дээ. Сайтаар нь хөдөлж байсан тийм. Тэгэнгүүт амарлан хөдөлтөө тий аюу хөнгөө өөрөө шууд захиалал одоо сүүлийн үеийн QPay тий банкны аппликейшнээр шууд төлбөрөө төлждөг аюу амар байгаа даа. Дээрээс нь хэрэгжилж үзээд ингэж бодлоо л доо. Яг үр дүн нь өөрт харагдаад идэг. Тэгээд тэгсний үр дүнд бас ингээд хамт ярилцаа сууж ин л та тийм бас. Ягаад тэгэхээр бид нар яг хэрэгцээтэй зүйлээ яг өөрсдөө одоо ингээд тий одоо юу гэдэг 25 нэмэхээс эхлээл тий 27 гэдэг шүү дээ. Тэгээд 30 гээл ингээл 30 нэмэх цаашаа ингээл явах тусам нөгөө эс чи өөрөө ингээд өөрөө өөрийнхөө эсийг үйлдвэрлэж чадхаа болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг хэрэглэх ёстой байна гэдгийг бас яг одоо зөндөө бүтээгдэхүүн байдаг тэрийг ингээ хэрэглэх гээл нэг ингээл халгаал идэв шүү дээ. Яах уу гэж тэгдэг. Яг хэрэгтэй ч юм уугүй ч юм уу гэж боддог. Тэгээд аваад хэрэглээ үзсэн чи ер нь бол яг л хэрэгтэй юм л коллаген гээл тэгэхээр хүмүүс яг юунд нь хэрэгтэй юм те бид нар өөрсдөө ч гэсэн мэдэхгүй байгаа. Тэнгууд чинь нөгөө арьсны гой залуу байх те хөшрүүлэхгүй байх гэдгийг ингээд яг цаанаас нь ингээ би дотроос нь өгөөд идийг би өөрийнхөө бүр ингээ арьсан дээр яг мэдэрсэн байхгүй те өглөө болоо ингээ дотроосоо гэрэлтэн гээ дотроосоо гэрэлтэй арьс гой болж байгааг мэдэрсэн. Тэгээд яалтчгүй бид нар хэрэглэх ёстой байдсан байна гэдгийг бас өөрөө бас зүгээр нэг бүтээгдэхүүн дээр л зүгээр үр дүнгийн хэрэг сайн тийм аа хэлсэн яг тэр байгаа ч тийм. Тэгээд дээрээс нь энэ яриан дээр нэмээд хэлэхэд болохоор коллаген нь арьс ус хумс гэдэг маань бидний нөгөө гадаад үдмжээс гадна тухайн хүний өөртөө итгэлтэй байх байдал маш чухал зүйл. Мөн дээрээс нөгөө нэг одоо үений шингэн гэдэг зүйл маань болохоор өөрөө мэдээж нөгөө цаг хугацаагаар багаар шимэгддэг. Дээрээс нь монгол хүмүүс нөгөө сүйтэй цайг давстай ууж байгаагаас болоод нөгөө нэг үний шингэн алдагдах эсвэл ингээд үе мөчөөрөө өвдөг ч гэдэм үү энэ зүйлэнд нь болохоор очиж шим тижээлийг маань багаар өгнө гэж тэрнээс шууд л хүмүүс ингээд одоо таяганд орно гэж байхгүй шүү дээ. Энэ чинь маш урт удаан хугацааны одоо биеэ одоо тэр идэлх гэх юм уу амьдралын цаг хугацааны тэр зүйлээс идэлгэнээс те машины одоо тэдэн онд орж ирсэн гэдэг шиг л одоо те түнтэй гэж л ойрхон баха гэж байна. За тэгээс бидний ярилцах цаг маань бас дуусах төгсөн байна. Тэгээс үзэгчтэй хандаад тийм маань бас энэ компанид тавчгаа хэлээд гоё урайлах хэлээ. Энд чи эрүүл байх бид нар эртхэн эрүүл байх өөрөө эрүүл одоо юу гэдэг өөртөө анхаарал тавина хүн яг тэр хэмжээгээрээ л гоё залуу байна, эрүүл байна тэр хэмжээгээрээ санхүү мөнгөөрөө олвол бас хохирохгүй байгаа шүү дээ. Тийм. Уже время закончится. Поэтому последний момент тебе отдают, поэтому нашим ангусским людям можно скажет, которые последний рассказывают. Может, что-то про продукты сказать или какой-то призыв к действию? Можно приглашает людей или что будет, что хочешь. Хорошо. Тебе момент отдают же. Да, я понял. Я могу много говорить про наши продукты, про нашу компанию. Но в любом случае, пока вы сами не попробуете, вы на себе не поймете, как наши продукты работают на вас. У нас действительно уникальный состав, у нас качественные продукты. Мы рады приветствовать вас в нашей компании, чтобы вы были клиентами, либо, может быть, стали амбассадорами тоже нашего бренда. И будем вместе работать. Баяртай. За. Манай мэдээж би маш их зүйлүүдийг хэлмээр байна, ярмаар байна. Гэхдээ болохоор яг ингэж нөгөө нэг хэрэглэж үзээгүй байхад ингээд хэлээд бас яг дийлэн сайн ойлголтыг авч чадахгүй болов одоо таны нөгөө хэлцаагаар нөгөө коллаген ийм гоё яана гэдгийг яг нөгөө тухайн бүтээгдэхүүний дараах сэтгэл нь өөр болно. Тийм учраас та бүхэн манай бас бүтээгдэхүүнүүдийг заавал хэрэглээд үзээрэй. Танд заавал таалагдах болно гэдэгт 100% итгэлтэй байна. Мөн бас манайх Эва продукт компанида болохоор гэрээд борлуулагч болон төлөөчлөгч нарыгаа бүртгэж байгаа. Тийм болохоор бид нартай хамтран ажиллахад бид нар таатай байх болно. Тэгээд дараагийн бид нар мэдээллүүдийг нь илүү ихээр бүр ингэж
та бүхэндээ хүргэж өгөх болноо. За маш их баярлалаа. Диматаж гэсэн маш их баярлалаа. Спасибо. Бидний өнөөдрийн ярилцлаганд Оросын албаны улсын Эва продукт компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Дмитрий Тохор, за мөн Эва продукт компани Монгол дахь албан ёсны дистрибьютор гүйцэтгэх захирал Хажид манаар оролцлоо. Та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Бид хоёрыг нэвтрүүлэгтээ оруулсанд маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, та бүхэн манаас төлөөлөгч болон дистрибьютор болохыг хүсвэл бас доорх утасны дугаараар бас мэдээлэл авч болно. Тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн бид бүхэн эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх энэ зүйл дээр маш сайн анхаардаг болсон болоод энэ бүтээгдэхүүнийг бас хэрэглээд үзээрэй гэж үзэгчдээ бас уриалмаар байна. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн UBS телевизтэйгээ хамтаагаарай. Баярлалаа. Баяртай. Баярлалаа. Энэ нари таны арьсыг гэрэлтүүлнэ.